Сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр 9 сарын 30-ны 5 дахь өдөр өнөөдөр амарч байгаа. Тэгээ би одоо явж бас цайгаа уучаад нүүр амаа будчаад шинэ утас авна. Нөгөө O2 гэдэг нэг юу байдаг байхгүй юу? Одоо нэг Монголын нөгөө Unitel, Mobicom энэ төр гэдэг шиг тийм салбар нэг юм одоо тийм өрнөн телефоны оператор байхгүй юу? Тэгээ би тэн дээрээс нэг 7 хоног өмнө лөө 10 хоног өмнө л очиасуусан. Ингээд iPhone 13 Apple ямар нөхцөлтэй байх вэ гэдгсэн чинь 24 сарын хугацаатай. Тэгээд утасныхын тариф нь орсон. Сарда 62-ийг сэтгэлхөр байна гэжсэн. Тэгээд 62-ээс дотор утасныхын тариф нь 14-ээс юм байлээ л дээ. Тэгээд тэр нь болохоор 10 ГБ дататай. Тэгээд Герман дотор өнгөө ярина гэсэн тийм дугаар байсан. Тэгэхээр яг утасныхын төлбөр нь бол нэг сарда 45 гээд тэгээд тэрийг 24-оор үржээд үзэхээр нэг 1150 евро болж илүү да. Тэгээд миний энэ утас одоо бүр бараг 2 или 3 жил өмнө авчихсан байхгүй юу. Тэгээд батарей нь 50 хүрээл шууд унтарчдаг болсон. Нэг орой би орой үлжтэй байж байгаа. Хафт банапас би нэг дамждаг байхгүй юу 3 бодол. Тэгээд ажилласаа хафт банап орчоод нөгөө унаага хүлээсэн чинь нөгөөд ч 20 минутын дараа ярина гээд тэгэхээр за 20 минут зүгүүрс хүлээ сууж хараа алхацгийг хойшоо 3 бодлогч манай хойдсч ерөнхийдөө жоох аюулт болохоор яаж зах дүүрт өдөр болоо хагасаа өдөр ирсэн юм байна. Тэгсэн чинь ардаас нэг би өгний юм мухаар SMS тийм ярьсан үнээс гарах үсгүй юм л да. Тэгтэл яг манай энэ хойдсогт харууд тэгээ жоохон турку жоохон амархгүй би тэг яагаад гэдэг. Тэгээ явж ясан чи яг гайгаараа нэг 3 хар хүнтэй тааралтаад нөгөө төгөлч намайг харчаад юу хийж байгаа мэж байгаа ингээд араас бүр дагаж халахаа салдгүй тэгээ ядж яхад би өгний карманда нэг юм цацдаг юм авч явдаг байхгүй юу. Тэгсэн чи тэрийг ядж чад гэртээ үлдээзээ. Яа бүр араас дагаад ашгүй тэндээс нэг өөр хүмүүс ирж тэр хэд нэг дахаа болсон. Ой. Тэгээ очиж утас тэнэг тэр үед унтарсан заяа би бүр айгаад тэгээ утас ер нь одоо бүр хоголж байгаа шиг үлээ. Гэхдээ батарейг солиулах гайгүй л ахaltaа. Ямар ч шинэ утас авчаад энэ утасаа дүүрүүгээ Монгол руу явуулна. Намайг шинэ утас авах юм бол манай дүү утасаа сайжруулаад тэгээд тэрийг дахиад манад аваа. Тэгээд тэрний утсыг дахиад манад аваа гэх тийм шатлсан дамжлагтай явдаг байгаа. Тэгээ би ядж хат өчигдөр ханаа төрцөн. Тэгээ 3 дахь өдөр бүр амар хэцүү. Тэгээ ажилдаа явж чадаагүй чөлөө авсан. Тэгээ 4 дахь өдөр бас чөлөө авцаас өгнө өвчтэй тэгээд өдөр жингөө гифттэй тахаар ч мөр хийх юм болдохгүй юм чинь. Зүгээр л өвдөд гифттэй тахаар ч юм тэнийг амч тэгээ нэг буруутай мэдрэмж төрөөд нэг гимтэй мэдрэмж зүгээр л ханаа төрчээ юу сүртэй өвдсөн гэж гэртээ өмчих гээд байгаа юм гэж бодоод өчигдөр ажилдаа явсан. Тэг өнөөдөр л миний аль биесны амралт өдөр байгаа. Хасаан бүтсэн өдөр 2 ажилтай. Тэгтээ бүр өглөө илжтэй. Тэгээд би амралтын өдөр өглөө илжтэй байгаа нь одоо анхны удаа нахгүй юу? Тэнгүүд бүтэнсээ өдөр эхний уу бан 7 цагаас хөдөлдөг байхгүй юу? Тэгээ миний ажил чинь 6:30-аас эхэлнэ шүү дээ. Тэгээ би одоо хасаа бүтэнсээ өдөр эндээс нөгөө түрээсэлдэг дугуй байдаг тэрүүгээр явах уу эсвэл хоолроор явах уу эсвэл таксигаар явах уу гэд бодож ин таксигаар явахаар 25 евро орчим гарах юм байна ажил хүртэл. Тэгэхээр бас хайр мөнгө санагдаад байна. Тэгээ хоолроор явчт юм билүү яа гэм билээ гэж бодож л байна. Миний хоолоо гэж бүр нэг гошноос сонсож байна. Oh god. Та ямар ч юм би шинэ утас авахаар амар баяртай. Тэгээ миний нутас чинь 64 ГБ-ны багтаамжтай байхгүй юу бас. Тэгээ бичлэг хийхэд орхноод үрчнээ. Ямар ч нэг жоохон сайжруулаад чадвал бичлэг хийхийг бодно. Чадахгүй хөө тэгэж. Мич химч. Йой за. Гэхдээ өвдгөөр л ер нь ингээ ганцаар агаадаа жаахан готардаг. За юу. Бас баяр өдрүүдээр жаахан готардаг. Би өчигдөр жингөө
ингээд өвдсөн багт хин ч намайг халамжлахгүй гэж яахан гутарсан. Гэхдээ бас өөрөө манай энэ дортмонд байдаг нэг охин би яваад очих уу хоолундаа идсэн юм гээд тэгээд эсэ өөрөө бохоо манай чи хурж ирээ саримстай шүлэгдэх юм уу гэдэг ийжсэн. Би бүр явахаас залхуу өрөөд байгаа юм чи. За ямар ч байсан. Чуцаа авахаар явдаа. Би дөнгөцөө босч ирсэн болохоор дөнгөж цай босч ирсэн хүмүүс ийм л цартай байдаг. Би тэгэхээр дөнгөж цай шинэ утсаа авчаад орж ирсэн. Тэгээ бас дэлгүүрээс тийм орж гэдэг юм авсан. Ямар ч шинэ утсаа авсан амар баяртай байна. Нөгөө 13 Pro-гийн авсан чинь яг та ерөөсөө байхгүй юм. Тэгээд байгаа нь болохоор 14 байна. Тэгээд 13-ийн гин нэлсэн 11 Pro явчлаа. Чи 14-т яг тийм шимшин юм аа гэж. Тэгээд энэ миний шинэ утас юм хар үгтэй. Тэгээ сая хажуу талд нь яг тийм нөгөө Henki гэдэг мэдлэгөр идэх тэнд нэг юм кейс мэс тэгээд юм шилэн алтмалт наадаг байхгүй юу? Тэрийгээрээ сая наалгачлаа. Тэгээд энэ хайрт тэгээ намын л намнууд хямдарч нэг тавьж байна. Нэг нам тэгэхээр нөр навчлаа. Тэгээд миний утасны хайрцаг өгнө гой хүмүүс шиг юу яагаад гоё яасан ба тэгээд хайртаас дадлж бодлаа. Тэгээд энэ шилэн алтмалт гэртээ ирээд өөр онтаа нааж чадахгүй салгалаад байх юм бол хэцүү гэж бодоо. Тэгээд хайрцаг дотор нэг юм адаптер тэмдэглэгчийн юм байна. Энэ оролт нь юм C болцсон юм байна л дортлынх нь. Руу ордог хууч нараа тэгээд энэ нь юм байна. Миний хуучин залгуурч одоо. Ингээл сан хууч нараа USB-ний доролттой л доо. Яг төрдөө тэр өөр хоолой санилж агаад нэг юм C адаптер авахгүй болох юм байна. Тэр залгуур лийдсэн юм аа. Яашгүй амир хөрг ажтай залгуур тарсан. Тэгээс үл гарсан ч бас өөр нэр үзээ өгөөд асуумаар юм хаан бол асууж байгаа гэд. Асууад орой өгсөн. Тэгээд би эндээс хард болохоор 53 90-ийг төлөхөрөөсөн. Тэгээд 40 ГБ дататай заяа. Амар хасдаг. 20 ГБ дататай байсан. Тэр нь болохоор сарда 51 90-ийг төлнө. Тэгээд өөрийнх нь яг тэр сарын тарифных нь одоо ярьж байж байгаа интернет төлбөрийн болохоор 14 90 юм байна. Тэгээд 12 90 лөө. Тэгээд утасны төлбөр болохоор тэгээд тэр 51 90-ээс 12-ээс 35 байна 36 оны тариф заагаад тэгээд 35 24 чирээс сар хийж болох юм. Жилийн болох юм тийм үнийн дүнтэй болох юм байна. Тэгээд надад тэр залгын санал болгож ингээд 2 аврасаар илүү төлөөд энэ сар 40 ГБ ашиглаж болно гэхээр нөгөө дийлдэг. Тэгээд тэрийг сонгочлоо. Одоо би утасныхаа сетапыг хийх гэж бай хийх хэрэгтэй боллоо. Тэгэхээр би энэ утас ашиглана гэсэн үг. Энэ сайн баяртай байна юу. Тэгээд сайн байцгаана уу? Энэ бичлэг бол одоо яг шинэ утсан дээр маань бичигдэж байна. Утасаас шилжүүлээд дууссан. Би шилжүүлээгүй л дээ энэ автоматар өөрөө нөгөө нэг шилжчихсэн шүү дээ. iPhone-д ч орондоо. Тэгээд одоо нөгөө аппликейшнууд нь татагдаж байна. За одоо тэгэхээр ингээд яг ингээд багцлаад би танарт бүгднийг хэлье заяа. Ямар шаардлага хангах хэрэгтэй байсан яасан эсэн ингээд утас авахын тулд за би 7 өдрийн лөө 11 өдрийн нэг асуусан ингээд O2-аас асуугаа O2-гээс асуугаа тэгээд телекомоос асуусан би телекомын хэрэглэгт байсан байхгүй юу. За телеком дээр очсон чинь сар болгон 70 евро төлнө 24 сарын хугацаатай iPhone 13 Pro авах юм бол гэсэн. Тэгээд нэг удаагийн төлбөр гэж 300 евро төлөх ёстой гэсэн. За тэгээ би дараа нь O2 руу явлаа. Тэгсэн чинь iPhone 13 Pro болохоор сар болгон 62.99-ийг төлөхөөр тэгээ сарын 20 ГБ дататай. Тэгээ Герман дотор үнэгүй ярина. Тэгээ энэ дотор ингээд тариф нь орсон байгаа гэсэн үг 62.99 дотроо ингэж төлөөд 24 сараар төлж болно. Тэгээд ингээ 3 сарын дараанаас юу аж болно. Хүссэн үедээ ингээд өнгөтэй болчих юм бол ингээ бүгдийг төлчих болно гэдэг жийс утасныхаа төлбөрийг. Тэгээд надад хоёрын үйлчлэг нь амар сайн гоё таалагдсан байхгүй юу? Телеком дээр очисон чинь хүмүүс нь ерөөсөө нэг юм олигтой тайлбарлахгүй нэг юм сонио ярга гэдсэн. Тэгээд хоёр дээр очисон чинь надад амар хөөрхөн тайлбарлаж өгөөл ингээл тэгээл бүр ингээ цаасан дээр бичиж өгөөд та дараа нь эрэхтэй энэ цаасаа аваад ирээд их юм бол та ингээд энийг өдөөлөл авчна гэл айгүй хөөрхөн тэгж өчсөн. Тэгээд надад юм хоёр сонголт хийсэн. 2 жилээр төлөх юм бол 62.99, 3 жилээр төлөх юм бол 46.99 гэжсэн. Тэгээд би 2 жилийн сонгоод өнөөдөр яваад очисон чинь манай дээр 13 Pro Ausworkout буюу дардаж дууссан байна. Дахиж орж ирэхгүй гэсэн.
тэгэл тэр үедээ бас нэг хэдхэн секунд чи ёо яах вэ гэж бодлоо. Тэгээ бид тэр залуугаас хоёул тэгвэл 14-ийн үнийг нэг хараад хайдаггүй гэдгсэн чинь. Тэгээд нөгөө O2 дээр болохоор нэг удаагийн төлөх төлбөр нь 39 гэд бараг 40 евро байхгүй юу? 40 евро төлөхөр байсан. Тэгээд тийм байсан. Тэгээ би 13 Pro зардаа дууссан байна гэх тэгэнгүүт нь юу яагаад 14-ийг асуугаад тэгсэн чинь 14 жоохон үнэтэйс юм аа. Тэгээд надад угаас нэг тийм яг шинэ гарсан шинээр ягаад тийм юм авах тийм сонирхол юусэн байдаг байхгүй юу? Нэг хүн болгонтой уралдаад бистэ нэг л авахгүй болохгүй гэсэн нэг тийм хүсэл надад байхгүй болохоор за би тийм чимэрч авах тий гэж бодлоо. Уг нь бол ч нэг яахдаг зүргүүлсэн л та. Нэг 10 гэд евро нэг зүрхтэйс. Тэгээд за яах тий гэж. Тэгээд 13 нь байна уу гэд 12 Pro байна уу гэж асуусан юм. Тэгээд Pro байвал бас зүгээр юм болоо гэж утсан чинь 12 Pro нь бас зардаа дууссан мэн гэсэн. Тэгэхээр 13 Pro-г нь аваад 13 зүгээр энгийн 13-ыг аваад тэгээд тэрнийх нь үнэ нь одоо 2 жилийн хугацаанд төлөхөөр сард 53.99-ийг төлнө. Сардаа тэгээд нэг удаагийн төлбөр гэж 40 евро авсан. Тэгэл болоо. Шаардлагатай бичиг баримт гэвэл гадаад пассворт эсвэл одоо нэг ерний үнэлэгч нэг юм байдаг гэсэн шүү дээ. Тэрийг үзүүлээд тэгээд банкны картаа өгвөл тэгэл болоо. Тэр гэрэн дээр болохоор зааснаар сар болгоны 8 минут заснаас татна гэсэн бэлээ. Тэгээ би нөгөө 2 евро нэмээд 40 ГБ тайгааг нь авахар арилсан байхгүй юу. Тэгээ 40 ГБ гэж чимээр амар хангалттай хаа юу. Би баг өдөр шөнөгүй зар кинод ч бараг дуусахгүй хаа гэж. Би ч өмнө дугаар маань 3 ГБ байсан шүү дээ. Амар бага байсан байхгүй юу. Тэгээд авлаа ямар ч шинэ цэцэлсэн би амар баяртай байна. Одоо нэг утас маань унтарч мунтрахгүй тийм асуудал гарахгүй л үдээ ч. Тэгээ би нэрээ гэрийнхаа байрлалыг жоохон өөрчилсөн. Тэгээд та нарт харуулъя заяа. Тэнд нэг юм хүүхэн цэцэгтэй болсон. Тэгээ ороо ингээд годлуулаад тавьсан байгаа. Босгоос залах үрээд байна. Тэгээ ингээд ширээгээ тэнд тавьсан. Тэгээ нэг юмрх болсон байгаа. Чадвал нэг төдөө чадахгүй бол дараагийн хас бүтсэн өдөр би 2 өдөр амарна гэхдээ Lebenslauf anschreiben хоёр бичиж орлого хичээнэ за. Бэртэ. Юу би штэ сая. Хавтан бас гурав баан суугаад өөр газар ирсэн даа. Ажилласаа дээр хөцөрлөө. Цаг одоо 6:25 болж байна. Сайн байцгаана уу? Одоо өглөөний 7 цаг болж байна. Би ажил руугаа явах гээд нөгөө эхний баан маань 7:19-ээс манайхаас нэг 2 бодлын зайтай байдаг бааны зогсоолоос хөдлөх юм байна л да. Тэгээд тэр лүгөө явж байна. Би нөгөө хэрвээ яахгүй бол энэгээр явна гэж бодож байсан байхгүй юу? Миний унаа зогсож чинь ч гэсэн. Энийг ашиглахад хэд байдаг вүлээ? Түгжээгийн тайлхад 1 евро байдаг. Тэгээд 10 минут 1 евро илүү 5 минут 1 евро илүү нэг тийм байдаг санагдаад байна. Тэгээд тамирч ажил руу явж байна. Өнөөдөр бүтээсээ дөр болохоор айгуу сайхан 50 байна. Тэгээд одоо ингэж эргүүлээд харуулъя л та. Тэгээ уг нь бол миний ажил чинь 6:30-аас эхэлнэ шүү дээ. Тэгээ би өчтөр нэг ажлынхаа ихчтэй ярьж агаад ингээд эхний баан 7-оос хөдөлт юм байна. Тэгээ би ингээд ажил 6:30-аас эхэлдэг болохоор юу яанмаар байна. Дараагийнхаа ээлжийг ингээд бүтээсэн өдөр ахын бол би орой ээлжинд гармаар байна гэдэг. Тэгтээ би маргааш бол таксигаар яаж байгаа гаргалж байгаа тэрчнэ гэсэн чинь үгүй чи тэгэж яах гэдэг юм би чиний мөнгө чинь би тэгээ тэр ярьсан юм бас ингээд гүйцэд ойлгодгоо. Тэгсэн чинь маргааш бол би ингээд яаж хийж байгаа ирчнэ гэсэн чинь үгүй чи тэгж яах гэдэг юм би чиний таксинд чи мөнгө хэмэх гээд энэ чи маргааш зүгээр эхнийхээ баанаар суугаад хүрээд ир тэгээд тэр хоцорч ирсэн цагаа хоошоо сунгаад адилчих гэсэн байхгүй юу. Тэгээд би жоохон ирж байгаа байхгүй юу. 25 евро ч сайн юмд тий. За би ажилд явлаа бай. Миний суух баан маань одоо 4 минутын дараа ирэх юм байна. Саяны бичиг ажиж юу? Tragerpflicht Ablaubweg 4 минут. Манай имлэгийн онгоцныхаа бодолтой аяг ойрхон мэдвэхгүй юу?
Тэгээ би нэг 20 минут орчим суугаад явчихдаг. Тэгээд уубааныхаа бодолтой ганцаараа байна. Ганцаараа байгаа болохоор бичлэг бичих зөрөгтэй байна ч гэх шиг. Тэгээд энэ бодол жоохон ингээд аюултай заяа. Энэ хамаа ерөн жоохон аюултай. Нөгөө намайг дагсан гэдээсэн хүмүүс ч намайг энэ хамаас дагаадсан байхгүй юу? Тэсэн чинь сая дуглын 7 цаг болж байгаа шүү дээ. Тэсэн чинь сая энэ бодлын нөгөө гадаа нь хэд гур хүмүүс суудсан. Нааш хүрээ дээр хамтдаа юм татъя л да гэж joint татъя л да гинэ. Joint гэдэг нөгөө юу байхгүй cannabis гэд харт амиг THC гэд нэрлэдэг. Жич энэ харт амигны талаар яаж ингэ сайн мэдээд байна вэ гэвэл манай эмнэлэг дээр энэ харт амигны хамааралтай өвчтөнгүүд маш их ирдэг. Тийм болохоор сайн мэдчихэж байгаа шүү. Өглөөний 7 цаг болж байгаа чи юу хийж байгаа бэ харт амиг татаад гэр орондоо очиж унталтаа манайхаа. Хүн ажилдаа явж байгаа чинь ч дөрөв унтаагүй тэгээд харт амиг татсан суучдаг. Хас юу вэ? За. За миний ажил дуссан. Одоо цаг 16 цаг 20 минут болж байна. За хангартаа арч даамраа үзнэ. Нөгөө нэг алуурч нийлэх нь авчих. Ингэж байгаа л ингэж штэ. Оо тийм үү? Та тэгээ яадаг гэж бодчих. Гараараа гэдэг шин. Зүүмэлж байгаа юм шиг. Оо за.